За сайн байцгаана уу? Золоо шоуын шинэ дугаарыг хүрэхэд бэлэн байна. За өнөөдрийн сэдв бол надад маш чухал. Өнөөдрийн сэдв бол хэрхэн ментортой болох вэ? Яаж ментортой болох вэ? Эхний дугаард нь эхний хэсэгт нь би ментортой болох шаардлагыг хангахын талаар ярина. Хоёр дахь дээр бол ментор яаж шүүх үү? Энэ хүн ментор болох хүн мөн үү биш үү гэдэг талаар ярина. Үндсэндээ бол хоёр хуваагаад ярина. Нэг нь бол чи ментортой болох шаардлага хангасан уу? Хоёр дахь нь бол ментор шүүх. Би бол энэ дугаарыг хийхэд бол маш сэтгэл өндөр байна. Яагаад гэвэл би яг 15 юм уу 18 19 20 тад ментор надад байгаагүй. Дараа нь надад зөндөө олон хүмүүс ментор болж байсан. Тэгээ тийм болохоор хэрвээ би 15 16 тад ментортой байсан бол миний амьдрал ямар ч байсан өөр харагдах байсан. Гэхдээ би бол нас ахих тусам надад бол ментор гэдэг хүмүүс олдж байсан. Тэр хүмүүстээ би бол маш их баярлаг. Ягаад гэвэл намайг өөрчилсөн шинэ хүн төрүүлсэн гэж хэлж болно. За хамгийн түрүүнд би юу хэлмээр байна гэвэл зарим монгол хүмүүс чинь сошиал медиад би чиний ментор болъё. Би чиний ментор болмоор байна. Миний сургалтанд 100, миний сургалт $300 үнэтэй. Би чиний ментор болъё. Ийм хүмүүс миний хувийн үзэл бодлоор бол ийм хүмүүс ментор биш. Би менторудаа ямар ч мөнгө төлөөгүй. Тэд нар ч надаас мөнгө аваагүй. Тийм болохоор сошиал медиагаар өөрсдийгөө ментор гэж нэрлээд байгаа. Тэгсэн мөртлөө консалтинг ч юм уу мөнгөөр зөвлөгөө өгдөг хүмүүс бол менторуд биш гэдгийг би хэлмээр байна. За ямар ч байсан миний ярьж байгаа зүйл бол би өөрийнхөө өнцгөөсөө хэлж байгаа, өөрийнхөө туршлагаасаа хэлж байгаа. Тийм болохоор заавал тийм байхгүй, өөрсдөө дүгнэлт хийгээд хэрэгтэй юмыг аваарай гэдгийг хэлье. За хамгийн түрүүнд чи ментортой болох шаардлага хангасан уу? Чи гэрийн даалгавраа хийсэн үү? За би хоёр бодит жишээ хэлье. Манай нэг комедиан дүү надаас ерөнхийдөө бол тогтмол мөнгө зээлдэг байсан. Би хайрлаад, дэмжиж мөнгө зээлдэг байсан, зөвлөгөө өгдөг байсан. Гэхдээ тэр хүн бол сүүлдээ бүр давраад эхэлсэн. Би баг тэр хүнд заавал мөнгө зээлээ туслах ёстой юм шиг тийм хандлага авсан. Тэгсэн мөртлөө би жишээ нь подкаст хийгээд ч юм уу эсвэл өөрөө подкаста тавингуудаа за найзуудаа шеэрлээд өгөөрэй гэд пост оруулангууд тэр хүн надаас тусламж авсан мөртлөө миний ганц ч подкастыг шеэрлэж байгаагүй. Тэгээ тийм болохоор тэр хүнээс би зайгаа байрсан. Тэр хүн ийм үнэтэй харьцахгүй. Ягаад гэвэл хүн туслаад байхад давраад байгаа дээрс нь сүрэг энерги авчираад байгаа хүмүүсээс би бол хол байхыг хичээдэг. Нөгөө жишээ бол бид нар бас хаяа нэг комеди үзэх урилга өгдөг. Өөрөөр хэлбэл такс авахгүй урилгаар комеди үзэх. Тэрийг би подкастнда ч юм уу эсвэл Instagram дээр, Facebook Messenger-ийн стори дээр тавьдаг. Тэгэнгүүт нь зарим хүмүүс нь яадаг вэ гэвэл Instagram дээр ийм мессеж бичдэг. За би 5 лавга 5 такс өгөөч. Ийм хүмүүс бас би ер нь
бүдүүлэг талдаа тэг үл хүндэлсэн байдлаар харьцдаг. Хэрвээ хүнээс юм авж байгаа юм бол өөрт чинь ашигтай юм авж байгаа юм бол хэрвээ одоо жишээлбэл би үзэгч байсан бол тэгэнгүүтээ миний одоо хүндэлдэг сонсдог комедиан за өнөөдөр урилга үгүй шүү. Урилга аваарай гэвэл би яаж бичих вэ гэвэл би ингэж бичнэ. Сайн байна уу? Уран бүтээлийг чин комедиг ч үзэх дуртай шүү. Би харин 3 найзтайгаа комеди үзмээр байна. Та чи 3 урилга өгөх боломжтой юу? Боломжтой бол маш баярлнаа. Ингээд ярих юм бол хүн чинь өөрөөр харьцсан штэ. За 3 найзтайгаа зүг үзсэн. За 4 такс үгүй. Тэгэд шоу үзснийхаа дараа тэр бас баярлаа гэж хэлээж баярлаа гэж хэлэх маш чухал. Баярлаа. Шоу үнэхээр таалагдсан шүү. Маш их баярлаа. Таалагдсан ч таалагдаагүй ч ерөнхийдөө талархлаа илэрхийлэх ёстой. Тийм ийм энгийн юмыг ер нь бол миний анзаарснаар бол зөндөө хүмүүс ашигладаг. Ийм юмуудыг ашиглахгүй хүнтэй буруу харьцснаас болоод зөндөө олон хүмүүсийн өмнө хаалга хаагддаг. Тэгээ тийм болохоор өөрөөсөө ер нь асуу. Би хүнд тусалдаггүй. Би хүмүүстэй зөв харьцаж чаддаггүй. Би ментортой болох шаардлага хангасан уу? Хамгийн түрүүнд өөртөөсөө асуух ёстой. Би ментортой болох шалгуур хангасан уу? Тэрийг өөртөөсөө сайн асуугаарай. За, хоёр дахь хэсэг бол ментороо фильтрдэх. Чи гэрийн даалгавраа хийсэн. Одоо маш их хичээдэг, ажилсаг, зүтгэдэг, хөдөлмөрлөдөг, хүмүүст тусалдаг, хүмүүстэй яаж харьцахаа мэддэг, гоё эерэг энергитэй хүн гэж бодъё. За. Менторын фильтр яаж хийх үү? За ментор чин тэгээс эхэлсэн үү? Ментор чин toss to loss уу? Ментор чин started from the bottom үү? То жишээ нь од жаргал MCS-ийн эзэн од жаргалын хүүгээс яаж баян болох уу гэдэг зөвлөгөө авах зөв буруу. Ягаад гэвэл тэр хүн аавынхаа бүтээсэн хөдөлмөрийг өмчиг өвлүүлж авч байгаа. Тэр хүн нойлоос эхлээгүй. Тийм болохоор хэрвээ менторын шаардлага хангасан хүн чинь бүр нойлоос эхэлсэн байвал энэ бол маш сайн зүйл. Ягаад гэвэл тэр хүн нойлоос юм бүтээсэн. За 20 дугаар зүйл маш энгийн ерөнхий асуулт асуу. Хэрвээ чи одоо зөв хооллолтын мэдлэгтэй гэхдээ зөв хооллолтын одоо мундаг мэдлэгтэй хүнтэй уулзж байгаа юм бол тэр хүнээс чи зөвлөгөө авах байгаа юм бол тэр хүнээс зүгээр асууж ах. За би харин хооллолтын ямар ч мэдлэгээ байхгүй. Та надад нэг зөв хооллолтын тухай яриад өгөөч гэж ингэж хамгийн энгийн ерөнхий асуулт асуунгууд нь тэр хүн миний дүү зөв хооллолчин одоо пицца нүүрс ус ер нь бол кола уух сайн шүү гэж юм ярих юм бол чи бол шууд мэднэ гэдтэй. За энэ бол ерөнхийдөө худгаар юм байна. Энээс энэ хүн бол зүгээр одоо хийсвэр дүр үзүүлж байгаа юм байна. Гэ шууд фильтрдээд за баяртай ментор минь гэд хэлэх ёстой. Ийм менторыг ерөнхийдөө бол өөрийнхөө дайсандаа зөвлөх ёстой. Энэ хүн бол ёстой мундаг ментор. Энэ хүн чамайг хол авч явнаа. Гэтэ энэ тоглосон шүү. За тэгээд яг зөв ментор ер нь юу гэж хариулах вэ?
Өө за золоо зөв хоолт бол ер нь яг чи яг ямар агаас шалтгаална. Одоо чиний одоо биеийн өөхний чин хувь ер нь хідвэ? Чи ямар хоол яаж хоолтдог вэ? Ингээ ярьж яг одоо нэг мэрэгжлийн шинжтэй юм асууж одоо логиктэй ер нь үнэн ярьж байгаа тийм мэдрэмж төрөх юм бол за энэ хүний ерөнхийдөө менторийн шалгуурыг хангаж байгаа гэсэн үг. Нөгөөтэйгөр гурав дахь зүйл нь юу гэвэл тэр хүний зан характер, тэр хүн эгого ер нь бол одоо тийм тийм хачин биш сонин мэдрэмж төрөхгүй. Яг л одоо амьдрал үзсэн өөрийнхөө өнгөрснийхээ алдаагаа хүлээн зөвшөөрсөн эгого хүмүүст тусалдаг тийм гоё мэдрэмж авах юм бол чи яг алтан хүнийг бариад авсан гэж ойлгож болно. Тэгэхээр ментор ингээ олчихлоо. Ментор олонгуудаа түүнээс битгий тэнэг асуулт асуугаарай. Одоо жишээ нь зөндөө олон хүмүүс над дээр ирдэг байсан. Ер нь UB comedy дээр шоу дуусангууд ч юм уу эсвэл одоо open mic дээр ч юм уу би comedy хиймээр байна. Чи open mic дээр гарч үзсэн үү? Үгүй үзээгүй. Чи stand up comedian болмоор байвал чи open mic дээр зориг гаргаад үзэх ёстой. Чи open mic дээр гараад фейлдэх ёстой. Чи open mic дээр гараад фейлдчихэд над дээр ирэх хэрэгтэй байхгүй. Яг тэгвэл чи гэрийн даалгавраа хийцэн байх ёстой. Гэрийн даалгавраа хийгээг бол ментор дээр битгий оч. Хэрвээ чи CV-гээ хүний нөөцийн мэрэгжсэн 10 жилийн туршлагатай хүний нөөцийн дараагаар ажиллаж байгаа хүнээр өөрийнхөө анкетэ шалгуулмаар байгаа гэвэл чи өөрөө тэр анкетэ 10 удаа хийнэ. Ямарваа нэгэн алдаа малдаа байна уу? Тэрийг сайн хянаад шүүгээд за би бол энэ анкетэ бэлтгэхдээ би бол бүр шүүсийн шахтал хийлээ. Би одоо 3-4 удаа 10 удаа хянаад таньдаг мэддэг хүмүүсээр шалгуулад энэ бол одоо би хамгийн сайнаараа энийг хийлээ. Тэгснийхэн дараа хүний нөөцийн мундаг одоо мэрэгжилтэн хүн дээр нь очоод за би анкета ингэж бүгэлчлөө. Та миний анкет юу н компаниудад өгөхөд бэлэн болсон байна уу? Надад нэг энийг хараад өөрийнхөө сэтгэгдлээ өгөөч гэж хэлэх ёстой байхгүй юу? Ягаад гэвэл тэр ментор хүн чинь тэр хүн бол завгүй хүн. Тэр хүний цагийг битгий үр. Ер нь хүнд гайл болохгүй хүнээс тусламж гуух гэж байгаа бол тэр хүний цагийг битгий дими үр. За би ясны өөр нэг жишээ хэлье. Би хагас жилийн өмнө нэг сургалтын төвд сургалтанд суух гэж заалгасан. Тэр сургалтын төлбөр нь бол маш өндөр 2 сая төгрөгийн үнэтэй сургалт байсан. Би тэгээд тэр сургалтын төвийнх нь захиралтай нуцаар яриад за би танаа сургалтанд суумаар байна. Тэгээд тантай уулзъя гэсэн чинь тэр сургалтын төвийн эзэн нь за манай төв бол амар мундаг. За хойлоо төгөл маргааш 5 цагт уулзъя. Манай төв дээр хүрээдэр. За чи яг цагаа барина бидтэй. Хэрвээ чи хоцрох юм бол би чамтай уулзахгүй. Ягаад гэвэл би цагаа барьдаг. Цаг бол алт. Би хүний цагийг өрөх дургүй. За тэгье. Тэгээ маргааш нь би 4 цаг 50 минут гээд уулзалтынх нь 10 минутын өмнө очсон. За яг 5 гээд нөгөө сургалтын төвийн эзэн рүү залгасан чинь чи ирсэн юм уу? Чи яасан цагаа барьдаг? Сонио өгтвэ. Зам төгжирч байна. Төгжирээтэй байна.
What the fuck is that? Хэрвээ надаас мөнгө авах гэж байгаа юм бол, хэрвээ тийм мундаг сургалтын төв юм бол ядаж цагаа бариач. Тэгээ бид тэр сургалтын төв дээр сургалтанд хамраагүй. Яагаад гэвэл эхний уулзалтан дээр цагаа барихгүй бол чи өөрийгөө хэн гэдгийг харуулж байгаа. Итгэл даах, найдвар гүхэн гэдгийг харуулж байгаа. Тийм болохоор залуучуудаа ментортой болмоор байвал чи эхлээд ментортой болох шаардлагыг хангасан байх ёстой. Дээрс нь мэд өөрөөсөө асуух ёстой. Би ментортой болох шаардлагыг хангаж байна уу? Хүнд туслах ёстой. Өөдрөг гоё энергитэй байх ёстой. Би бол хувийн амьдралдаа миний хүрээлэл бол Монголд байгаа шилдэг хүмүүс. Гэтэ би энэ хүмүүсээс гоё энерги авдаг. Улам их хөдөлмөрлөе, улам их юм хий. Бие биенийгаа дэмждэг, бие биенийгаа хайрладаг. Энүүндээ би бол маш их бахархдаг. Чи ч гэсэн өөрөө ийм хүрээлэлтэй байж болно. Гэхдээ өөрөөсөө асуугаарай. Чи шаардлага хангаж байна уу? Зя тэгээд энэ дугаар ингээ өндөрлөлөө. За та бүхэнд маш их баярлалаа. Эх 7 хоногтоо алаад өгөөрэй. Яг оны төгсгөлд бүр ажлаа тултал ний. Бахархалтай бай, хөдөлмөрлөе, илүү хийх, босс болъё. Ялаг гэвэл нэгт